Спорт урлагийн хорхоотой хөдөлгөөнтэй сурагчид 10 жил нүд эренхний зур өнгөрч ихтэйд сургуульд сурах цаг үе ирлээ. Аав ээж нь цэргийн хүн болгох санаатай зөвлөгөө өгнө. Давгуу дүнтэй төгссөн түнд гадаадын цэргийн сургуульд явах санаа байсан ч тухайн жил нь гадаадын сургуулийн хуваар ирээгүй учраас тухайн үеийн цэргийн ерөнхий дээд сургуулийн улс төрийн ангид өрсөлдлөө. Тухайн жил 80 хүүхэд шалгалт өгснөөс 10 хүүхдийг л элсүүлэн авснаас арвт багтсан өнөөдрийн хурандаа Чулуунбаатарын их замын эхлэл байлаа. Цэргийн хүн болох мөрөөдөл бол багаас эхэлсэн. Тэгээд 9-10 дугаар ангид орсон манай одоо ангийн багш маань ээжтэй ярилцаад намайг бол энэ Чулуунбаатар бол одоо ерөөсөө энэ физик математикийн одоо ялангуяа физикийн одоо мэргэжлээр сурахад бол их ирээдүйтэй хөөхтэй гэж хэлсэн. Ингээд би ээж аавтайгаа бол санал зөрөлдсөн. Тэгээд миний одоо хүсэл бол ерөөсөө цэргийн хүн болж эх орноо сайхан батлан хамгаалъя, эр цэрэг болъё, цэргийн дарга болъё. Тэгээд миний хүсэл бол генерал болъё гэсэн юм хүсэлтэй явсан хүн шүү. Тэгээд одоо ямар ч гэсэн цэргийн хамгийн дээд цол, хурандаа бол цэргийн хамгийн дээд цол гэж явдаг. Энэ сайхан алдар цолон төрсөндөө баярлж байна. 4 жил цэргийн ерөнхий дээд сургууль сурна гэдэг бол тухайн үед бол тийм одоо амар ажил биш. Яг цэргийн казармаар, яг цэргийн амьдралаар энэ одоо Улаанбаатар хот 21 аймагаас одоо шигшигдэд ирсэн хөвгүүттэй нэг казармд бөөр нийлүүлэн унтаж зүсэм талах аяг цайгаа хувааж уусан юм аа. Ингээд 4 жил суралцсан хугацаанд одоо цэргийн эрдэм чамдан суралцаж цэргийн ерөнхий дээд сургуулийн би улаан дипломтой төгсөжээ. Энэ хугацаанд одоо курсынхаа хамт олон манай курсын дарга одоо энх хоёр гэдэг мундаг сайхан хүн байлаа. Курсын дарга бол одоо 36 залуу нэг одоо үзэл санаад нэгтгэн гэдэг бол тийм одоо амар ажил биш. Дандаа 90 цент төрчихсөн, эр бярн одоо ханхаарчихсан энэ залуучууд бол тэгэж нэг хүний одоо аманд орж хүний зоргоор явна гэдэг бол айгүй хэцүү асуудал. Энийг харин манай одоо курсын дарга бол маш одоо чадварлагаар удирдах, маш ухаалгаар удирдах, өөрөө ч улс төрийн ажилтан хүн байсан. Ингээд манайх бол одоо 36 хүүхдээс 32 хүүхэд нь төгсөж ирсэн. Цэрэг айрам гэдэг хүнийг амьдралын уртад нураад байхгүй, хэний ч аавын хүүтэй нөхөрлөөд явчих цэг шулуун, шудраг, цөөн үгээр бол жинхэнэ эр хүнийг эндээс бэлтгэн гаргадаг. Улс төрийн ротынхан сурлага спорт амжилтаараа сургуульд толгой зохино. Сурлагаар дэг журмаарч, манлайлагч байхыг хичээж байсан нь тухайн үеийн нийгэм улс төртөж холбоотой. Тэглээгээ тэдэнд мууцсан сүлүүгүй. Чамба ясны овцород бэлтгэдэн гарсан. 1983 он цэргийн ерөнхий дээд сургуулийн улс төрийн ангийг Баяр Магна, Энхбаатар, Чулуунбаатар 3 онц сайн дүнтэйгээр төгслөө. Улаан дипломтой шинэхэн дэслэгч аав ээжтэй үнсүүлж байснаа одоо ч мартахгүй. Цэргийн казармд амьдарсан 4 жил дараагийн 40-50 жилийн салшгүй нөхөрлөл. За Чулуунбаатар бид нар бол сурж байгаа хугацаанд би бол 1-р дасгийн дарга байсан. Манай дасгад бол одоо манай Чулуунбаатар хамгийн уртын шинээс авдаг эмэл залуу байсан. Амт сурдаг. Манай бол 1-р сал дасаг бол үндсэндээ сурлагын дасаг гэж ярьдаг байсан. 2-р дасаг нь болохоор урлагийн дасаг гэдэг байдаг. 3-р дасаг нь болохоор ажлын дасаг гэж одоо ингээд бид нар бие бинийгээ шавдаг байлаа. Би бол Чулуунбаатарыг бол арга урагш гэмтэнтэй. Зарчимж яг одоо шудраг ер нь тийм яг хэлсэндээ явдаг. Өөрийнхөө хэлсэндээ бүтээхийн төлөө өөрөө амьдралаа гол болгон зорддог. Үндсэндээ энэ өдөө зөрөгтэй өрхөнд бол миний найз бол кино гарахаас л ихсэн юм шүү дээ. Анх одоо энэ цуслангуудаар одоо переставка л нэг тийм одоо кино гаргаад явсараад одоо энэ чинь хөгжсөөр бол өнөөдрийн цайцахтай ажилд өрсөн. Зарчмын хувьд бол зарчимч хүн, шудраг хүн, өөрөөхөө зүтгэдэг хүн
Ийм л хүн байна да. Би 1979-аас 83 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн ангийн төгсгсөн ийм курсын дарга нэг. А манай курст бол тухайн үед бол сургуулийн урлаг спорт ороод одоо 5 хоногийн тэргүүний ийм одоо хүүхдүүд сурч ирсэн байгаа. За энэ дотроос бол одоо манай Чулуунбаатар бол бусдаасаа ийгад мандайлагч сурлагтаа сайн зохион байгуулдаг ийм хүүхэд сонсогч байсан юм а. Энэ ч утгаараа одоо сургуулаа төгсөөд цэргийн анги нэгтгэдүүд очиод дандаа мандайлсан, үлгэр дуурайд болсон ийм одоо офицер байсан. Энэ ч утгаараа бол одоо төрийн одоо шагнал урамшлуудыг ээж дараалан авч ирсэн ийм байх юм. Тухайн үеийн Батлан хамгаалгын сайд хурандаа генерал Юндонгоос дэвшлэгчийн мөрдсөө гардсан түүний анхны томилгоо Алдарт Зүүн Баянгийн артиллерийн хороо. Сургууль онцгой төгссөн болохоор удирдах батальоны улс төрийн орлогч албан тушаал дохон томилогдсон. Энд жил орчим ажиллах хугацаанд салбар, анги, нэгжүүдийн дунд зохиогдсон ажил бүрт онцгой дүнтэйгээр шалгагдсан байдаг. Энэ бол түүний хамт олонны хичээл зүтгэлийн үрш юм. Анхны томилт бол одоо Хээрийн гарнизон боёо Алдарт Зүүн Баянгийн дивиз. Тэр Зүүн Баянд очиод буухад ерөөс 35-аас 38% халуун. Амьсгал гэсэн чинь амьсгал хараг баг. Юу болж байгаа юм бол одоо ямар газар хүрээд ирсэн ингээл гайхаж байлаа. Тэгэхээр бид нар чинь 4 жил бэлтгэжсэн байсан шүү те. Тэгэл тэд нар ч очиод ерөөсөө 7 хоног бид нар тэнд дахиж дадлах хийлгээл Хээрийн нөхцөл байдал газар орон дээр нь бид нар одоо дадлах хийлгүүлээл. Ингээл 3 хоногийн дараа яг тэр одоо орчин нөхцөлдөө тасч байгаа. Энэ бол нөгөө Монгол хүний бие физиологийн онцлог. Чулуунбаатар хурандааг би их багаас нь мэдэх юм аа. Эртээ 1983 онд би хуучин нэрээр зөвлөлт холбоод улсад Ардтал дээврийн академи төгсөөд Зүүн Баян гарнизоны 133 дугаар ангид захирагчийн орлогчоор томилогдож очиход Чулуунбаатар дүү жижигхэн дэслэгч манай хороонд салбарын улс төрийн орлогчоор томилогдод очсон байдیں۔ Тэр үеэс эхлээд ингээд энэ дүүгээ их сайн мэддэг болсон доо. Тэр үеэс эхлээд энэ хүү маань ер нь 80-аад оны эхэнд ангийн эвлэлийн байгууллага тухайн ангийн галзуухыг шэйплэн авдаг тийм журамтай байсан. Тийм учраас манай хорооны улс төрийн ажилтнууд тэр дундаа салбарын орлогч нар эвлэлийн байгууллагын нөхдүүд манай хорооны галзууханд их тусалдаг. Хилсэн үгээ албан ёсны ажил болгодог. Ийм хүүхэд байсан. Тэгээд тэр чанар нь ерөөсөө өнөө хүртэл хадгалагдаж амьдралд нь, ах уйд нь, албанд нь хадгалагдж ирсэн байдгийг. Тушаал хаашаа сэргийн хүн тийшээл явна. Зүүн Баянгийн артиллерийн хороонд ажил нь үнэлэгдэж байсан Чулуунбаатарыг төрлөх сургууль Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ард талын ротын улс төрийн орлогчоор томиллоо. Ажилд түртэд байдаггүй. Шаргуу занан сургуульд соёл хүмүүжлийн ажлыг тогтмолжуулах, сонсогчдын чөлөө цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, спорт уралдаанд тэмцээнд баг тамирчдыг бэлтгэх гээд өдөр тутам хөврөх их ажлыг төвгүйхэн нуулна. 84 онд сургуульд буцаж ирээд ингээд миний удирж исэн салбарын улс төрийн орлогчор ирсэн. Битээр тэгээд тэр салбарын захирагч улс төрийн орлогч хоёр гээд энэ хоёр орон дээр ажилласан. 2 жил чихөө ажилласан. Бас сайн ажилласан. Одоо манай энэ Чулуунбаатар бол ажилдаа их төвтэй улс төрийн анги төгссөн сургуулга их сайтай ийм хүмүүс байсан. За энэ үед бол одоо бас нэг тодтогч хэлэхээр юм юу гэвэл Цэргийн сургууль чи одоо өргөдгөн зохион байгуулагдаад бид нар бас одоо уучин бол нэг салбар нэг 100 орчим хүнтэй байдаг гэсэн бол Чулуунбаатар бүтээрийг ажиллах үед 160 гаруй сонсогчтой.
тийм их хамгийн том салбар нь байсан манайх. Тэгээд одоо Сүлбаатарынхаа хүч дэмжлэгээр манай салбар бол одоо хамт ажиллаж явах үеийн 2 жилдээ бол бид нар үргэлжил манлайлагч нь байдаг байлаа. 1980-ад онд залуучуудын байгууллага ихээхэн хүчтэй байсан үе. Энэ үед мөн л түүнийг Монголын ардын хармын ард талыг удирдах газрын улс төрийн хилцээний даргын хувьсгал залуучуудын эвлийн ажил эрхэлсэн туслахаар томиллоо. Залуучуудыг зөв зөв уриалах, хөгжүүлэх, дэмжих төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. Түүний туулсан түүхээс харахад цэрэг арми залуучуудыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах ямар л ажил вэ? Тэр болгонд хурандаа Чулуунбаатар оролцсон байдаг. Ер нь 1990-ад онд болсон одоо үдэл санааны их өөрчлөлт, дэвшил. Тэрэнд бол одоо Монголын залуучууд үндсэндээ Монголын залуу ихэн бэлэн байсан юм уу гэж би хувьдаа ухаардаг. Миний надад ойрхон байсан улсуудаас хамгийн дөрөв дээр ард жил зах зээлийг мэдэрч хүлээж авсан хүмүүсийн нэг нь одоо манай Чулуунбаатар. Улсрын хэлцэгж байсан бол ард талын одоо намын хороо болоод Батлан хамгаалахын амрагч 2 намын хороотой, Яамны намын хороо, Батлан хамгаалахын ард талын намын хороо. 10,000 шахуу намын гишүүдтэй. Нийтдээ одоо 20 мянган 30,000 тийм том хамт олон өдөрдөг цэргийн Батлан хамгаалахын харин байсан том үйлдвэрүүд, том ардлын том ангиуд, улс төр, нам улс төрийн талаар тэнтхийн залуучууд гишүүдийг бас өдөртөн захин байгуулж байлаа. Тэгээд манай Чулуунбаатар бол өөрөө тэгээд тийм их одоо хуучин социалист ертөнцид дэлхийн өмөрцөг даяараар юу бол яаж байгаа гэдэг чинь хараад үзээд өөрийнхөө ханаар тунгааж чаддаг. Тэгээд өөрийнхөө замыг сонгож чаддаг. Тэгээд би дааж амьдралаа өөрөө захин байгуулж авч чаддаг. Тийм залуучуудын төлөөлөгч.